За сайн байцгаана уу? Өнөөдөр дэлхийн технологийн томоохон компаниудын ярилцлаганд тэнцэх 150 өдрийн чаленжийн 3 дахь хоногийг эхсүүлж байна. За тэгээ өнөөдрийн бодлогоос contains duplicate гэдэг нэртэй бодлого байна. За энэ бодлого нь яах вэ гэхээр бидэнд ямарваа нэгэн тоон array өгдөн. За энэ array-с давтагдсан тоо байгаа бол true гэдэг утгыг буцаан давтагдсан тоо байхгүй бол false гэдэг утгыг буцаах нь байна. Тэгэхээр бодлогын асуусны хувьд ерөнхийдөө их ойлгомжтой. Одоо жишээ нь 1 2 3 1 гэдэг array байлаа гэж бодоход 1 гэдэг тоо хоёр удаа давтагдсан байгаа учраас бид нэр true гэдэг утгыг буцаах байна. Харин 1 2 3 4 гэдэг утгуудтай array байхад энд бүх тоонууд нь өөрсдөө unique байгаа учраас бүх тоонууд нь давтагдаагүй байгаа учраас бид нэр false гэдэг утгыг буцаах нь байна. Энэ дээр false, энэ дээр true гэдэг утгыг буцаах нь байна. За тэгэхээр ямар нэгэн тийм duplicate агуулсан бол бид нэр true гэдэг утгыг буцаах нь байна. За асуусны хувьд бол ойлгомжтой. Тэгээд шууд бодлого руу ороход бол за энэ бодлогын хувьд бол яаж бодогдох вэ гэхээр бид нэр өгдлийн бүтц ашигласан ямар нэртэй data structure ашиглах вэ гэхээр hash set гэдэг нэртэй data structure ашиглах нь байна. За hash set бол тэгээд маш олон програмын хэлбэрүүд бол байгаа. За Python-д бол яг hash set-ээр байхаас илүүтэйгээр энгийн югаарч гэсэн хийж болдог, array-ээр хийж болдог. За тэнгүүд яах вэ гэхээр бид нэр мэдээж за 1 2 3 1 гэдэг array байлаа гэж бодоход хамгийн ихтэй нэгийг hash set дотор байна уугүй юу гэж шалгах чинь. За мэдээж hash set бол одоохондоо хоосон байгаа учраас одоохондоо бол hash set бол хоосон байна. Тийм байгаа учраас бид нар бол нэг бол байхгүй тодорхой. Тийм учраас дараачих руу явсоо тэнгүүд hash set дотроо нэгийг хийчихнэ. За дараачих нь 2 дээр ирлээ. За 2 hash set дотор байна уугүй юу гэж шалгах. Мэдээж бид нэр харж байгаа чсэн 2 бол hash set дотор байхгүй. Тийм учраас 2-ыг hash set дотор хийгээд дараачих руу орсоо. 3 hash set дотор байна уугүй юу гэж шалгана. За 3 бол мэдээж байхгүй байгаа. Тийм учраас 3-ыг дотор нь хийлээ. Тэгээд дараачийн 1 рүү орлоо. За нэгийг одоо hash set дотор байна уугүй юу гэж шалгана. Тэнгүүд мэдээж hash set дотор бол байна. 1 гэдэг тоо бол байна. Тийм учраас бид нэр return true гэж энэ үед нь юу яах нь буцаах нь. Тэр хариуг буцаах нь. За яагаад бид нэр hash set-ийг ашиглаж байгаа вэ? Бид нэр зүгээр энгийн array юм уу? Зүгээр nested loop ашиглаж бодож байсан. Гэтэ яагаад бид нэр hash set-ийг ашиглаж байгаа вэ гэвэл hash set-ийн тоо олдог алгоритм нь тоо олдог одоо функц нь over 1 буюу одоо time efficient одоо хугацааны хувьд илүү хурдтай код бид нэр бичих нь байна. За тэгэнгүүт дараачийн өөр жишээн дээр орж үзвэл 1 2 3 4 гэдэг array байлаа гэж бодъё. За бидэнд одоо hash set хоослолчих. За hash set хоослолчихлоо. За 1 гэдэг тоо байна уу? Байхгүй. Мэдээж болно. За дараачих нь орлоо. 2 гэдэг тоо байна уу? Байхгүй. Бид нэр hash 3 гэдэг тоо дотор байна уу? Байхгүй. За 4 гэдэг тоо байна уу? Байхгүй. За тэгээд энэ бол array-ийнхаа төгсгөлд хүрээд ирлээ. Тийм учраас төгсгөлд хүртэл нь бид нэр hash set дотор ижилхэн тоо олдог учраас шууд return false гэх юм. За энэ дээр бол true гэжсэн тийм. За энэ бол дэлхийн томоохон компаниудын ярилцлагад хамгийн энгийн ирдэг бодлогуудын нэг байна. За тэгэнгүүт хариу бол ойлгомжтой. За одоо хариу руу ороход код бичвэл hash set мэдээж C++ хэлэнд бол unordered set буюу энэ үгийг ашигладаг. За мэдээж int төрөлтэйгээр
За ST гэдэг юм тэгчи. За тэгээд for loop-ийг бичнэ. For loop нь nums дотор байгаа энэ array дотор байгаа тоонууд дундуур юм. За хамгийн ихсээ шалгах зүйл бол хэдүүсээ юу шалгасан бэ? Set дотроо энэ тоо байна уу үгүй юу гэж шалгасан. За set дотор байна уу үгүй юу гэж шалгахад мэдээж энэ алгоритмыг ашигладаг. За set дотор байвал бид нар шууд true гэдэг утгыг буцаах байгаа. За тэгвэл set дотор байхгүй болоод явбал бид нар set дотор хийх ёстой тэр тоогоо insert хийх ёстой. За энэ for loop үргэлжлэж яваад nums гэдэг array дотор байгаа тоонууд дуусах үед бид нар энэ дотор чинь юм duplicate буюу яг хоорондоо ижлэхэн тоонууд байхгүй юм байна гэдгийг бодоод бид нар false гэдэг утгыг буцаах нь байна. За энэ бодлохоо submit хийгээд үзье. За энэ бодлого time complexity-ийн хувьд юун дээр бодогдож байгаа вэ гэвэл O of n гэдэг юм дээр бодогдож байгаа. Энэ бол тийм муу бол биш. Тийм учраас энэ харгаар бодсон байна. За өнөөдрийн бодлоготой